Overhead kick goal. Hello, you okay? Nice to meet you. You okay? Yeah. I read your letter which you sent to the club and thought it was very inspiring and thought it was great for me to come down and see you. You okay? Монгол залуу Улаанбаатараас Лондон хүртэл дугуйгаар 14,000 км явж 58 сая дагагчтай Премьер Лиг хуудсанд өөрийн шүтэж биширдэг тамирчин Вэйн Рүүнитэй уулзаж буй бичлэг монголчуудыг огшоож байна. Энэ бол Манчестер Юнайтед клубын фанат Батуултын очир байна. Тэрээр 1997 оны 3 дугаар сарын 9-нд Төв аймгийн Баян цогцомд төрсөн. Түүнийг төрсөн өдөр нар бүтэн хэртэж байсан учир очир байна хэмээн нэрлэжээ. 13 наснаасаа хөлбөмбөгт дурлан шимтэн үзэж 15 наснаасаа мэрэгжлийн тамирчин болно хэмээн зорих болж. Тэрээр намайг телевиз үзэх болгонд Манчестер Юнайтедийн тоглолт гарч таардаг байсан. FIFA тоглох дуртай болохоор байнга Манчестер Юнайтедаар тоглолоор байгаа тамирчдынхаа нэрийг цээжилж тамирчтай сайн мэддэг болсон гэжээ. Тэрээр гурилтай шүлэнд хамгийн дуртай. Анх Улаанбаатараас Манчестер хүртэл гүйн гэж боддог байсан. Хэрвээ гүйвэл дагах баг машин гээд олон зүйл хэрэгтэй болох учраас ганцаараа хийж болох зүйлийг хайж эхлэн Инстаграмаас дугуйтай аялдаг хүмүүсийг хараад шийдвэрээ гаргажээ. 2023 оны 5 дугаар сарын 5-нд Улаанбаатараас хөдөлж нийт 14,000 км 19 улсаар аялаж өөрийн хүсэж мөрөөдсөн газартаа хүрч хүсэж мөрөөдсөн хүнтэйгээ уулзсан байна. Тэрээр надад нэг ч удаа буцмаар бууж өгмөр санагдаж байгаагүй. Зорилготой хүн зогсдоггүй юм байна. Туурга тусгаар эх орныхаа алтан соёмбод төрийн далбайгаа дэлхийд мандуулах амлалтандаа хүрлээ. Монгол дээлийн өмсүүд монгол хэлээрээ яриад Монголынхаа тугийг намруулав. Миний ард өдийг хүртэл бат зогссон бүх хүмүүстээ чин сэтгэлдээсээ баярлалаа хэмээн бичжээ. Түүний бичлэгийг үзсэн хүн бүр зориг мөрөөдөлтэй байх хичнээн сайхныг хичээж түүнийгээ биелүүлэх мэдрэмж ямар байхыг төсөөлөн нулимс тусдуулан бахархан үзсэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Баяр жаргалтай, гониг шаналтай хүний мэдэрч болох бүхэл мэдрэмжийг мэдрээд өөртөө бахархалтайгаар өөрийнхөө хамгийн их хүсэж мөрөөддөг тэр газараа ирсэндээ үнэхээр туйлын аз жаргалтай. Энээс илүү аз жаргалыг энэ амьдралдаа мэдэрч байгаагүй. Тийм ихээр сэтгэл догдолж, тийм ихээр баяр жаргалтай. Яг л өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байна.